бүгдээрээ сайн бацхан уу. Тэгээд New Med-ийн анхны подкастыг ингээм амчтайгаа хамт эхлүүлж байна. Ингээм амч манай New Med-ийг үүсгэн байгуулагч, ерөнхий эмчээр ажилладаг. За манай эмнэлэг маань болохоор гоо сайхны эмнэлэг New Med Clinic. Бид нэр Америкийн нэгдсэн улсын Юта мужийн Орем хотод New Med Clinic Med Spa нэрээр үйл ажиллагаа явуулдаг гоо сайхны эмнэлэг байгаа. Тэгээ бид нэр гоо сайхны эмнэлгийн үйлчилгээнээс гадна дураах тариа буюу semaglutide, tirzepatide-аар нарийн мэрэгшиж ажиллаж байгаа. За мөн дааврын талаар бас зөвлөгөө өгч үйл ажиллагаагаа өргөжүүлэлт хэлж байгаатай холбоотой өнөөдрийн подкастыг ингээм амч маань дааврын талаар та бүхэнд дэлгэрэнгүй ярьж мэдээлэл өгөх зорилготой. Ингээд сайн байна ингээм амч. Сайн байна. Энэ талаар, энэ гормоны талаар шинэ юм юу вэ Америкаар? За гормоныг дааврын нөхөн сэргээх эмчилгээ гэдэг маань болохоор ихэвчлэн эмэгтэйчүүдэд маань менопауз буюу яг даавар ингээд дуусаад эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Бид нар чинь нэг тодорхой хэмжээний даавар ялгаруулдаг биенээс маань тий. Тэгээ өндөг эс маань ингээд тэр даавар ялгаруулахаа болоод тэгэхээр бид нар эмэгтэйчүүд маань ялангуяа эмэгтэйчүүдээр өнөөдөр жоохон түвшгэлээд ярилцъя гэж бодоод байгаа юм. Ихэнх ер нь 35-аас дээш юм уу 40 ер нь 39 наснаас эхлээл ер нь яг энэ дааврын дутагдал буюу жинхэнэ гаж нүлэг юу яадаг. Гаж нүлэг ер нь ингээд биеэрээ амсаж эхэлдэг. Хамгийн эхлээд яадаг гэхээр ааш хуурдаг, ядардаг, нойргуудалт болдог, жиг нэмэгддэг, дээр нь ингээд халуун оргидог, шүн хөлс гардаг. Ерөөсөө хүүтэн байсан ч хамаагүй ингээд байнгын ингээд халуун юм хол флаш гэж ирдэг. Нэр халуун тийм оргидог тийм симптом ингэж эхэлдэг. Тэгээд энэ эмчилэг яг хөө мэдээж хэрэг энийг бол айгүй олон жил natural буюу ерөөсөө байгалийн чамаараа явагддаг зүйл болохоор энийг бол ингээд зүгээр өнгөрөөч яг хөө ингээд хөнгөн маягаар ч юм уу эмчилгээ битгий хийж гэдэг юм уу те сүүлийн 20 жил бол тэгэж явсан юм. За яг 20 жилийн өмнө Америкт нэг том би түүх ярихчлаа л да. Том юм судалгаа явагдсан. 1993 онд Women's Health Initiative гэсэн юм судалгаа гараад $1 billion төсөвтэй тийм том судалгаа гарсан. Тэгэл ерөөсөө тэр судалгаа маань ерөөсөө эхлээд буруу гормоноор явсан. Ямар гормоноор явсан гэхээр ерөөсөө морины шээсээр хийгдсэн хиймэл аргаар гаргаж авсан эстроген гэдэг энэ гормоныг хүмүүстэй хэрэглүүлж исэн. Дээр нь буруу нас шатлалаар явуулж исэн. Бүгдээрээ менопаузны пост менопауз гэдэг нь аль хэдийн менопауз нь болоод өнгөрцөн хүмүүстээр явагдсан. Дээр нь эрүүл мэндийн хувьд бол тэр бейслайн буюу тэр нөгөө хүний ерөнхий эрүүл мэнд нь бол маш бүгдээрээ тамхи татдаг, арх уудаг, жингийн илүүдэлтэй, суурь өвчнөд эмэгтэйчдээс явагдсан. Бас дээр нь эстрогенийг ерөөсө ганцаар ингэж бас хэрэглүүлж ирсэн. Тэгэхээр нөгөө эстроген гэдэг гормоныг чинь ганцаар хэрэглэхээр савны хавдар гарах айгүйх өндөр магадлалтай байдаг. Тэгээд тэрнийхээ үндслээд дараад нь прожестерон гэдэг гормоныг цуг хэрэглэх юм байна гэдгийг гаргаж ирж байгаа. Тэгээд судалгаа явагдсныхаа дараа нэгдүгээр буруу материалаар хийгдсэн гормон байсан, хоёрдугаар тиймэл аргаар хийсэн гормон байсан, зөв гормоноор явагдаагүй, тийм нөгөө судалгааныхаа дагуу ерөөсөө аюух буруу дугаар явагч эхэлсэн. Тэгэд яг энэ судалгааг явуулсныхаа дараа энэ албан ёсоор FDA маань зарлаагүй байхад мэдээний мэдээллийн агентлагууд буруу хүмүүст татаж эхэлсэн баггүй юу. За энэ гормон ерөөсөө хавдраг өвсгдөг юм байна. Ерөөсөө энийг хэрэгжилж болохгүй байна гэсэн тийм буруу сурталчилгаа явуулаад тэгээд Чикагод судалгаа хийж исэн бүх судлаач эрдэмтнүүд суглараад албан ёсноор хурлаа хийх гээд явсан чинь маш тийм том мэтгэлцээ болсон юм. Тэгээ энэ дээр бол анхааруулж хэлж исэн. За энэ энийг хэрвээ энэ мэдээллийг ийм байдлаар ингэж өгөх юм бол хүн ерөөсөө энийг хийх хүн нэгч гарч ирэхгүй. Дээр нь бас айгүйх хүмүүс эрүүл мэндээр хохирно. Тэгээд энийг яаж ингэж хүмүүстэй зөв хөрөх вэ гэж хэлээд
яг гоо тэгсэн чинь ховдөр үүсгдэг юм байна. Энэ гормон чинь энэ ерөөсөө тийм хэрэглэх шаардлагагүй маань гэсэн тийм одоо мэдээллийн дагуу өгсөн чинь сүүлд нь нөгөө судалгаагаа уншсан чинь статистикийн одоо юу гэж хэлдэг вэ? Статистикийн судалгааны үр дүн conclusion хэлээд байна уу? Үгүй статистикийн нөгөө англиар ингэж хэлдэг юм. Significance гэдэг юм. Тэр нь significance гэхээр яг энэ одоо судалгаа чинь нөгөө үнэн зөв судалгаа байна уу үгүй гэдгийг тооор гарч ирдэг байхгүй юу. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг одоо ямар нэгэн одоо бид нар онл байж хахад за одоо судалгаа хийвэл статистик үздэг байхгүй юу. За энэ хэдэн үндэнд одоо үйлчлээд энэ хэдэн үнд нь үйлчлэхгүй байна гэдгийг гарч ирэхээр энэ судалгаа хэр зэрэг үнний хувьд байна гэдгийг гарч ирдэг яг тооны одоо ухаанаар. Тэгсэн чинь тэр судалгаанд ерөөсөө статистикийн одоо significance байхгүйсэн. Одоо яг тэр хавдар үүсгэж байгаа гэдэг нь байхгүйсэн мó. Байхгүйсэн. Тэгээд ямар нэгдүгээр буруу гормоноор явсан, хоёрдугаарт ерөөсөө тэр эстрожен, прогестерон хоёрыг бас сүүлд нь комбайн буюу цуг хэрглэж эхэлсэн bioidentical гэдэг юм байгаагүй. Тэгээд ингээд одоо мэдээж хэрэг хүн болгоныг сорвчтай байгаа шүү дээ. Заавал хормон хэрэглэхээр заавал нэг хүүхний хавдартай ч юм уу ямар нэгэн хавдар үүсгэх тийм юу байхгүй. Тэрэн дээр юм ерөөсөө голч одоо тэр үнэлгээ нь амар буруу явагдсан байхгүй. Тэгээд тийм учраас энийг ерөөсөө хийж зориулах юм байхгүй. Буруу мэдээлэл тэр FDA-д өгсөн хойш тийм шошго энэ хормоны одоо эмчилгээнд шошго тавиад эмчнэр энийг зоригтой хийж чадахгүй болоод айгүй болоо одоо бидний ээж эмээнэр манай ерөөсөө энэ эмчилгээг ямар ч авч чадахгүйгээс гадна ямар ч мэдээлэл зөв мэдээлэл байхгүй. Дээр нь ерөөсөө тэр хормоны одоо жинхэнэ одоо bioidentical буюу яг өөрийн чинь биетэй ч адилхан одоо structure буюу одоо тийм ажилдаг тийм хормоны гарч иргээгүй. Ер нь бол ерөөсөө эмчнэрээс асуусан ч гэсэн энийг хийдэггүй, зөв мэдээлэл өгдөггүй. 20 жил ерөөсөө эмэгтэйчүүд ингээд ерөөсөө за яах вэ гэж амаараа гэж зовцсон байгаа байхгүй. Тэгээд яг зөвхөн хүмүүсийн дам яриагаар ч юм уу одоо хүмүүс ярьдэн штэ. Энэ чинь одоо ингээд natural юм, жамаар явдаг юм ингээд явцдаг. Чи яг ингээд судалгаагаар харсан чи ерөөсөө 80% нь хамгийн эмэгтэй хүн дээр тусдаг гэж байгаа байхгүй. Яадаг вэ гэхээр ерөөсөө 35-аас дээш насны хүмүүс ялангуяа ядуу оронд ерөөсөө 35-аас дээш хүмүүс эхэлж байна. Яг энэ гаж нүлэг биед. Яг хамгийн эхлээд амар ядардаг. Хормоны дутагдал гарч ирж байгаа гэсэн үг үз. Хормоны дутагдал маань хамгийн эхлээд амар их ядардаг. Хүн ядархаараа нойргүй болдог. Тэгээд аашцсан хувирдаг. Тэгээд дээр нь одоо эстроген гэдэг гормон чи ерөөсөө таны өгөөмөр гормон баггүй. Одоо бидний чи нөгөө хүүхдээ гаргадаг, нөхрөө харламжилдаг, нөгөө гэрийн ажлыг хийдэг одоо тэр хамгийн одоо хайрын гормон буюу одоо nurturing асар гормон гэж ярьдаг байхгүй. Тэр чинь ингээ багасгаар хүн чи ерөөсөө чадваргүй болчихдөг юм байна. Ялангуяа эмэгтэй хүмүүс. Тэгээд чадваргүй болохоор яадаг вэ гэхээр нойргүй болчихдог, ядардаг, одоо нөгөө уур уцаартай болдог. Тэгээд дээр нь тархинд амар нөлөөлдөг. Тархины одоо тэр нөгөө энэ сигналыг чинь бас эстроген чинь амар том үүрэг үзүүлж айх мартамтгай болт юм байна. Тэгээ мартамтгай болохоор ажлын чадвар амар буутдаг юм байна. Тэр хүмүүс чинь мартамтгай болоо ажлынхаа чадваргүй байхаар ерөөс нөгөө амьдрал чинь тэр чигээр нурж байгаа л гэсэн үг шүү дээ. Одоо ингээл нөгөө нөхөртэй халамж өгөхгүй. Дээр нь одоо нөгөө сексийн дуршил чи ерөөсөө тэр чигээр байхгүй болно. Эсвэл бүр тэр хавталтанд орно гэвэл одоо бүр там юм шиг санагддаг. Тийм болж эхэлдэг. Нойргүй, хөдөлгөөний чадваргүй, санамж байхгүй, ааш муутгаар чинь тэгээд бид нар ч одоо юу ч болчихж байгаа байхгүй. Тэгээ яг л одоо нөгөө бид нар чинь орчин цагийн нөгөө амьдрал дээр чинь нөгөө угаасаа жингийн илүүдэлгүй хүн гэж одоо ер нь бүгдээрээ л одоо байгаа шүү дээ. Ер нь аягүй хүмүүс байгаа. Жингийн илүүдлээс болдог. Эсвэл бол одоо ядарсанаас болдог, стрессээс болдог гэл ингээл даавраа ингээд. Тэгээ жин ихсдэг. Ялангуяа эзний хэлбэрийн тархалт аягүй өсөж эхэлдэг. Тэгээд Америкт урд нь 20 жилийн өмнө одоо энэ 20 жилийн хугацаанд яавал одоо яг менопауз болдог гэдгийг онцлохоо ерөөсөө тусын шинжилгээгээр нэг гарч ирэхгүй зүгээр л биений чим 12 сар тасалтгүй ирэхгүй болвол та менопауз болсон байна гэдэг. Тэгээ тэрний чи урд чи ерөөсөө 9-8 жил бид нар ч гэсэн амар тарцалчдаг байгаа байхгүй. Гэр бүлийн бүр салалт хүртэл ингэ гардаг тий. Ингээл одоо бидний ганц одоо ерөөсөө 35-аас дээш насны юм чинь одоо хүүхэд жоохон томорцсон байдаг. Одоо нэг карьераа буюу ажиллаа жоохон ингээд нэг тушаалт ивсчих юм уу одоо яг тийм боломжтой үедээ бидний бие чинь цаанаасаа нэг хормоны дутагдал байхгүй болохоор ерөөс одоо амьдралын чанар амар муудаж эхэлт юм байна. Биений одоо байдал муудаж эхэлт юм байна. Цусны чинь холестерол ихсгээрэл одоо нөгөө зүрхний шигдээс чинь бий болж эхэлнэ.
Тэгээд ерөөсөө энэ эстрожен чи яг жинхэнэ ясны чи одоо жинхэнэ нөгөө бат бэхжилтэй барь чинь хадгалж өгдөг чинь эстрожен байхгүй болохоор ясны сэргийлэлт чи амар хурд явагддаг юм байна. Арьс хурд унжин тий. Тэгэл одоо ядрах одоо гэл бүх юмнаас л ерөөсөө энэ гормоны дутагдaltaч чи ерөөсөө гарч эхэлдэг юм байна. Мэдгүй, ямар ч юм чи мэдгүй, ямар ч имчилгээ мэдгүй жамаараа явдаг гэдэг. Тэгээд яг зөндөө хүмүүс асуудаг л да. Яагаад энийг урд нь хийдгүй байсан гэдгээр яг шинжлэх ухаанч мэдээч хэрэг одоо бид нар чинь зовж ийж өвдөж ийж одоо ямар нэг имчилгээ гарч ирдэгтэй адилхан 50 60 жилийн өмнө эмэгтэй хүмүүс бас нөгөө насжилтж айгу богинохон байсан шүү дээ тий. Одоо 100 жилийн өмнө ч тий хинг насжилтж чинь. Тэгээ байгаль их чинь яг чамд нэг урд нь бол одоо намайг орог нэг 10 20 жилийн өмнө хичээлд явж хахад 30 настай хүмүүс ер нь жирэмсэн болоход ер нь хөгшин төрөлт гэж ярьдаг гэсэн. Одоо 35 болцсон юм. 30 наснаас доош хүмүүс хүүхдээ гаргаж дуусаад байгаль их чинь чамд нэг юм цаанаас чинь юм өндгийсий чинь ингээд хүүхдээ асар одоо ингээд чадaltaй бай гэсэн юм сайхан хормон өгчт юм байна. Тэгээд тэр чинь ерөөсөө тоотоо өгсөн юм байна. Ерөөсөө төрөлхөөсөө одоо гидсэнд бүрдгээсээ эхлээл бид нар чинь нэг юм тодорхой одоо өндгийс гаргадаг юм хормонтой одоо өндгийстэй болчихд юм байна. Тэгээд тэр чинь ингээд дуусчдаг. Тэгээд дээр үд чи одоо насжилж айгу богинохон байсан. Ер нь 60 70 байсан чи одоо ингээд бид нар шиж нас чи юунд бол дундаж нас чинь 80 90 болж байгаа шүү дээ. Одоо ялангуяа Америкт бол тийм ээ. Тэгэхээр бид нар энэ одоо яг бидний шинжлэх ухаанд чинь энэ байгаа насаа яаж хамгийн эрүүл байх ёстой вэ? Хамгийн чанартай байх ёстой вэ? Ямар хөдөлмөрийн өндөр бүтээлтэй байх гэдэг дээр ингээ анхаарч байгаа байхгүй юу? Тэгээ яг ясман дээр эцэст бол эмэгтэй хүн чинь л ерөөсөө нийгэмд ч адилхан, гэр бүлд ч адилхан хамгийн том үүргийг гүйцэтгэдэг. Эдийн засгаар хүртэл ингээд борлт үүсэж байгаа байхгүй. Тэгээд энэ дээр анхаарч ирсэн. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ямар хэрэгтэй байдаг юм бэ гэж. Тэгээд сая ерөөсөө 7 сард хавдраа үүсгэх гэсэн энэ шашгыг авч хаяа. Энэ эмч нартай бас энэ эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарья гэд. Тэгээд ийм мандат гаргаад тэрийг баталсан юм. За энэ видеог хуваалцчихв. Одоо яг за тэгээ. Thank you, Mr. Secretary. Always an honor. Secretary Chavez-Dreamer, thank you for being here. Madam Second Lady, Mrs. Vance, thank you for supporting this endeavor. All my colleagues at the FDA, my colleagues at HHS, this is a historic day for women in the United States. The Women's Health Initiative study was the largest study ever done in U.S. history, a $1 billion study at the time. And you just heard how that study was misrepresented and created a fear machine that lingers to this day. Ask your doctor. But what you may not know is that there was an incredible backstory. The headline that hormone replacement therapy causes breast cancer was released to the media before the scientific data was released to the public. A week later, once the data was published, some of us looked at it and said, this is interesting. There's no statistical significance in the increase in breast cancer. If we don't have statistics, then we don't have science. All of a sudden, snake oil cures diseases, and science goes out the window. Women who took estrogen alone had a 24% reduction in breast cancer. And no clinical trial has ever shown that HRT increases the risk of breast cancer mortality. In talking to some of the scientists involved, in my curiosity as a cancer surgeon and public health researcher at Johns Hopkins before I came into this role, I reached out to some of the scientists and asked them about this controversy. I learned that before the study was released, the researchers got together in a hotel in Chicago and a shouting match erupted. One of the scientists said, if you put this out there, if you, quote, if you stir baseless fear around something so sensitive, that is breast cancer, you can't put that genie back in the bottle. Those words were so prophetic. Look at where we are today.
What he predicted is exactly what happened. The fear machine took on a life of its own. Medical groupthink took seat, just like the medical groupthink that told us opioids were not addictive for 15 years, like the medical groupthink that said kids should avoid peanut butter until they're age 3 to prevent peanut allergies. It turns out it increases the risk of peanut allergies with avoidance in the first 3 years. They got it perfectly backwards. Like the group think that saturated fat causes heart disease directly. For 50 years, we got that wrong, ignoring the role of refined carbohydrates. Tragically, for women, 50 million women since that study 23 years ago have been denied or never offered or talked out of the life-changing, life-saving benefits of hormone replacement therapy, including my mom. Many people know about the short-term benefits, alleviating the short-term symptoms of menopause, which can last 8 to 10 years. They can be severe, not like we were taught in medical school, that some women experience menopausal symptoms, but they last a couple years and they're usually mild. No, that was misinformation. The symptoms occur in over 80% of women. They last on average 8 years, and for many women, they are severe, even debilitating. Mood swings, night sweats, weight gain, hot flashes, divorce. By a large body of evidence, there are now recognized to be profound long-term health benefits that few people, even physicians, know about. За энэ хүн маань болохоор Макригээд өөрөө хавдрын эмч дээр нь хавдрын мэс заслын одоо эмч байгаа юм. Тэгээд энэ маань болохоор ерөөсөө саяны яг миний тайлбарласан ингээ хэллээ л дээ. Одоо зөвхөн эстрогенийг одоо хамгийн гол юм л би нэг жоохон гашаад хэлчихье. Зөвхөн эстрожен буюу эстроген гормоныг хэрэглэхэд зөвхөн ганцхан гормон хэрэглэж байгаа шүү дээ, тий. 24%-аар хөхний хавдрыг болгож ингэж байна. Хөхний хавдрын одоо тэр рискийг. Тэгээд бас нөгөө буруу мэдээлэл нөгөө 20 жилийн өмнө судалгаа гаргасан тий, тэрэн дээр ерөөсө статистикийн ач холбогдол буюу одоо англиар статистикийн significance гэж хэлдэг. Статистикийн ач холбогдолтой байж судалгаа маань ерөөсө үр дүнтэй үнэн зөвөөр явагддаг тий. Тэгээд байхгүй байсан. Тэгээд статистикийн ач холбогдолгүй байх юм бол энэ бол шинжлэх ухаан биш, энэ бол үнэн зөв судалгаа биш. Тийм байх юм бол одоо нөгөө могоон тос чинь өвчин эдгэтгэгтэй адилхан гэсэн ингэж сонсогдчихно гэж хэлж байгаа байхгүй юу? Энэ судалгааны одоо эрдэмтдүүд энэ судалгааныхаа дараа Шикагод одоо уулзсан юм байна. Уулзаад Шикагогийн хотелд тэгсэн чинь яг бүгдээр ингээд бэтгэлцээ болоод хоорондоо бас жоохон маргалцсан юм байна. Тэгээд ийм одоо эмзэг мэдээллийг одоо хөхний хавдрах гарна гэсэн ийм эмзэг мэдээллийг одоо тавих юм бол маш аюултай. Одоо нийт хүмүүс маань яг гэвэл бид нар нэгэнт одоо нөгөө нэг ам алдвал барьж болохгүй гэдэгтэй адилхан энийг бол аюул аюултайгаар одоо хүмүүстэй одоо хандна шүү гэдгийг хэлсэн юм байна. Энэ дээр яг зүгээр жишээр дурдсан байгаа байхгүй юу? Буруу судалгаанаас ингэж явагдсан суулж одоо ингээд Америкт бас нэг ингээд зөндөө олон ийм эмчнэр ч гэсэн одоо нэг буруу мэдээлэлтэй байсан. Одоо хамгийн ихэнд нь болохоор юу гэж одоо нөгөө мансууруулах бодистой өвчин намдаах юм ба штэ тий, таныг донтолдгүй гэсэн тийм буруу мэдээлэл гараад хүмүүст авих бичиж өгчсэн чинь амар донтолсон. Айгу буруу мэдээлэлсэн тий. Тэрэн дээр бас л ингээд миний судалгааны үндсэн тий. Хоёрдугаарт бас нэг судалгаан дээр нөгөө 3 настай хүүхэд peanut butter буюу одоо нөгөө гормогоо самрын тосыг 3 нас хүртэл нь идүүлэхгүй байх юм бол аллерги хүрхгүй гэсэн чинь шал эсрэгээрээ харин багад нь одоо нөгөө 3 нас хүртэл нь хүлээгээд байх юм бол бүр илүү нөгөө аллергитэй хүүхэд гарч ирсэн. Тий. Тэг яг тийм буруу мэдээлэл ингэж явагдсанараа бид нар ингээд айгүй олон юм дээр алдсан. Одоо эмчнэр ч гэсэн одоо ингээд нөгөө тэр эмчилгээгээ буруугаар эхэлсэн гэж хэлж байгаа юм. Бас дээр нь нөгөө холестерол идэх юм бол таны цусны чинь холестеролыг ихсэн гэсэн бас нэг буруу мэдээлэл гаргаад тэр нөгөө saturated fat буюу одоо ийм их хэрэглэх юм бол таны холестеролыг чинь ихсэн гэсэн юм буруу мэдээлэл гараад
тэр ерөөс нь нэмэр болоогүй. Энэ бол бас нэг биеийн буруу мэдээлэл явсан гэж хэлж байгаа. Өөх тостой юм идэх юм бол нөгөө зүрхний шиглэлтэй болно, холестерол илчүүлнэ гэсэн чинь хамгийн их юм нөгөө хит боловсруулсан бүтээгдэхүүн дээр нь маш их өндөр одоо нүүр тусаар жинхэнэ одоо судалгаан дээр болоо тэгж гарсан байхгүй эсрэгээр. Ийм одоо буруу судалгаанаас болоод сүүлийн 53 сая эмэгтэйчүүд энэ эмчилгээнд орж чадаагүй. Ямар ч хийдэг эмчнэр одоо санал болгоогүй. Дээр нь энэ эмчилгээ хийхээр эмчнэр хийдэггүй байсан. Тэгээд ийм амар нөгөө хүндрэлтэй ингэж явсан байгаа байхгүй. Ихэнх эмэгтэйчүүд маань энэ менопаузны одоо хам шинж буюу одоо хүндрэлтэй байдал нь 80% нь эмэгтэйчүүдээр байдаг. Яг зарим хүмүүс чинь нэг 2 жил болоод зүгээр болчдаг биш. Ерөөсөө 80% нь 8-аас 10 жил энэ хэцүү хүндрэлтэй байдаг. Тэр нь юу гэдэг гэхээр одоо жин нэмэгдэх, халуун оргих, хөлс гаргах, ааш зан хувирах, нойргуудах дээр нь одоо ерөөсөө ажлын чадваргүй болгодог. Одоо болохоор энэ эмчилгээг яг менопауз явагдаж байгаа тохиолдолд эмчилгээгээ одоо халуун оргихгүй хөлс гаргахгүй одоо аасан гэж одоо ингээд тохируулаад өгчөж байгаа. Дээр нь нойрыг чинь ингээд тохируулчихж байгаа ингээд ерөөсөө жирийн байдалд орно. Гэхдээ энэ эмчилгээг эхэлснээрээ хамгийн одоо нөгөө холын одоо эмчилгээ одоо үр дүн нь болохоор зүрхийг чинь хамгаалчихж байгаа. Ясыг чинь хамгаалчихж байгаа. Бүр дээр нь хүүхний хавдрыг хүртэл хамгаалчихж байгаа. Дээр нь бас зүүн нэгжил буюу дэмэн шиг бас ингээ хамгаалчихж байгаа. Ийм том үр дүнтэй эмчилгээ байгаа. Энийг ерөөсөө маш цөөхөн эмчнэр мэдчихэж байна. Тэгээ тийм болохоор энэ эмчилгээг ерөөсөө урайлан дуудаж энийг одоо ерөөсөө эмэгтэйчүүдтэй зөв аргаар өгье. Тэр зөв арга нь юу гэхээр эмчтэйгээ уулз биодинамик буюу яг жинхэнэ өөрөө чи хормонтой ажилтдаг тийм хормоноор эмчилгээ хий. Дээр нь амар авч ивэл одоо ямар нэг эмчилгээ авч ивэл тэр хормон маань USB буюу жинхэнэ одоо түүхийд маань хамгийн одоо эрүүл цэвэр аргаар авсан тийм зүйлэр хийсэн хормоноо хэрэгэл гэж урайлан дуудаж байгаа. Тэгэхээр эн чинь бол дээр нь одоо байгаа хамс шинж симптом буюу одоо энэ зовирыг чинь зүгээр болгохоос гадна айгүй олон эмэгтэйчүүдийн өвчнөд одоо хамгийн гол өвчтөн байгаа шүү дээ. Одоо зүрхний шигдээс одоо эмэгтэйчүүд чинь ганц одоо авч явдаг одоо нас оролт нь болохоор хамгийн түрүүнд зүрх судасны шигдээс байдаг. Харуулт байдаг. Хоёрдугаарт хавдар байдаг. Тэгээд дээр нь ясаа угалцлаа гэх тохиолдолд бол маш олон одоо хэсэг эмэгтэйчүүд тэрнээсээ эдгэрэлт авч чаддаггүй. Эсвэл өнгөрдөг. Эсвэл тэр ясны угалтын хүндрэлс болж одоо бүр айгүй удаа идэгдэг. Айгүй зовлонтой тийм өвчин. Тэгээд мэдээч хэрэг одоо зөмжилтээс бас нэлээд олон хуваараас ингэж хамгаалж байгаа. Тархины үйл ажиллагаанд айгүй сайн болохоор тэгээд ийм холыг харсан энэ эмчилгээг одоо ингэж урайлан дуудаж байгаамаа гэж одоо Америкийн одоо эрүүл мэндийн яамнаас ингэж ийм тусгаарлан ингэж мэдээлэл гарч байгаа. Би өөрөө бол хувь хүнийхээ хувьд бол энэ эмчилгээг бол 10 жилийн өмнө мэддэг байсан. Өөрөө бас ингэж одоо яг асуусан хүнтэй бол хийдэг байсан. Нэг зарлж чаддаггүй байсан. Яг гэвэл энэ чинь нөгөө FDA чинь нөгөө яг өвчтөө сайн тайлбарлаж өгж энэ одоо ингээд энэ шашиг нөгөө энэ чинь амар одоо тийм аюултай эмчилгээ шүү гэдгийг ингээ анхааруулсан байдаг болохоор аюул хэцүү. Зөвхөн өвчтөн асаах юм бол би за ийм сонголт байгаа. Тодорхой хэмжээтэй өвчтөнтэй ийм бас эрсдэл гарах бас боломжтой гэдэг одоо гар хэсгийн зургуулад мэдээллийн өгөөд бид явдаг. Миний ер нь 90-с дээш хувь эмчил одоо гормоны одоо дааврын одоо нөхөн сэргийх эмчилгээ маань өөр эмчид эмчилүүлж байгаа. Эсвэл өөр газраас нүүж ирж байгаа эмчээ дахиж сонгож байгаа. Тийм тохиолдолд би эмчилгээ хийдэг байсан. Энэ эмчилгээг одоо эрт эхлүүл та сая хэлж байна тий. Эрт эхлэх юм бол энэ маань холдоо бидрийг тийм олон юмнаас хамгаалж байгаа гэд орой эхлэхэд гэх юм уу эсвэл юу тий нэгэнд менопауз болсны дараа хийвэл гэсэн чи одоо насны ялгаа байгаа юу гэж яг насны ялгаа яг гол нь хамгийн гол нөгөө нэг хідэн зүйлээ орой эхлэх юм бол нэгэнд менопауз болцоод байсан тохиолдолд бол ясныхаа сэргийлэлтэй бол зогсооч чадахгүй. Дээр нь зүрхнийхээ хамгаалалт буюу холестеролоо буургаж чадахгүй.
За зүнжил буюу одоо деменшиа гэж ярьдаг те тэрэн дээр бол судалгаа одоохондоо гарч ирэх байгаа. Яг тэгж хамгаалж гин үү одоо орой эхэлснийхаа дараа. Хамгийн гол үр дүн нь болохоор энийг хэрвээ нэгэнт менопауз болоод одоо орой эхэлсэн тохиолдолд бол үе мөчнийхаа өвчин бол нэлээд багасгач байгаа. Одоо энэ эстрогон гэдэг гормон ч ерөөсөө нэг биед байгаа шингэн зүйл ахгүй одоо ингээд хамаагийн мэд чинь ингээд нэг lubricate буюу ингээд чигшүүлж өгдөг те тэрийг чинь багасгач байгаа. Дээр нь танд бас нэг хөрх энерги өгч байгаа. Тэгээ дээр нь бас арсич их гоо чигшүүлэлтэй болгочихж байгаа. Нэг тийм эерэг одоо зүгээр цахаас нь дуртах юм бол тийм одоо эерэг байгаа. Дээр нь Америкт бол сэтгцийг бол нэгдүгürt үздэг. Тэгээд ямар нэгэн одоо нойр гүдэл одоо сэтгэл санааны одоо зовирол одоо депрешн буюу одоо байнгын сэтгэл санаа одоо ингээд нэг юм доогуур төвшөнд байж хаад ерөөс дандаа ийм бичээд өгчдөг эсвэл эмчилгээнд яв те одоо нөө сэтгэл зүйчдэр очиж уулз гэдэг те тэгсэн чинь бас тэр маань бол айгүй хөтөм гормоны дутагдлаас болдог. Нойр гүдэлтэй. Тэгсэн чинь зарим хүмүүс төр бол ерөөсө нойр гүдэлт одоо байсан тохиолдолд прогестерон буюу прогестерон гэдэг энэ гормоныг өгчөөр аягүй унтчих байгаа байхгүй. Бас дээр нь сэтгэл зүйн байдлыг чинь доктортой болгочихж байгаа. Гэтэ мэдээж хэрэг нэг хүн болгонд үйлчлэн ч байхгүй шүү дээ тий. Яг тодорхой хэмжээний прогестерон хэрэгтэй үед бол ингээд хэрэгэлцээд болос ингээд дээр нь бас ингээд санаагаа тайвшруулчихж байгаа. Санаа зовох буюу anxiety одоо сэтгэл төгшөөрийн хувийг бол нэлээд бас аягүй сайн тэг тарж өгч байна. Яг мэдээж хэрэг энэ бол ихэнх хүмүүст зориулагдсан ихэнх эмэгтэй хүмүүст ялангуяа зориулагдсан эмчилгээ. Гэхдээ бас хэдэн таарн тарахгүй хүмүүс гэж байна. Гэтэ одоо гормон буюу гормоныхаа эмчилгээ бол ингээд аягүй олон төрлөөр авчиж байгаа. Арьсаараа авчиж байгаа. Эсвэл арьсан суулгацаараа авчиж байгаа. Амаараа авчиж байгаа тий. Тосоор авчиж байгаа. Тэрийг тохируулахын тулд ерөөсөө хамгийн доотлон жил шаардлага байдаг. За юун дээр хамгийн түрүүнд хүмүүс ерөөсөө энэ эмчилгээг ерөөсөө хайчдаг вэ гэхээр ялангуяа эмэгтэй хүмүүс гоо сайхандаа бид айгүй анхаардаг. Нүүрэн дээр нэг жоох юм гаргаал нэг жоох уян тэнд жоох ус сургаал эхлэхээр л энэ ч стандарт хэрэггүй. Гэдэг ч таалагдахгүй тий. Тэгэхээр ерөөсөө дээр нь бас нэг хамгийн том анхаарах юм байна шүү дээ тий. Ер нь бол хүн 35 настай даа эхлэнүүд 49-тэй даа эхлэнүүд 29-тэй тэр биенийх нь нэмэрч ивэл хүүхдтэй болох амар өндөр юутай байдаг. Чанстай байдаг. Та энэ эмчилгээг хийлээ гэж бодож ивэл хүүхдтэй болно гэсэн тийм. Одоо маш одоо тэр birth control буюу одоо тэр хүүхдтэй болохгүй бүх тэр аргыг хэрэглэх хэрэгтэй. Хүүхдтэй болохгүй байх. Хүүхдтэй болохгүй байх хэрэгтэй. Тэр бол одоо маш одоо хамгийн том шаардлага байгаа юм. Гэхдээ бид нар бол эмчилгээгээ эхлэхдээ мэдээж хэрэг өвчтөнтэйгоо ярилцсан, ямар гаж төлөө гаргахыг гэдэг нь эрсдлийн хэлнэ, ямар үр нөлөөтэй гэдгийг ярина тий. Богино хугацаа гэдэг дааврын эмчилгээ нэгэнт хийгээд хүүхдтэй болохгүй. Одоо ингээд бид нар чинь ингээд листэ гаргана штэ тий. Энэ хүнд яг тохирох нь үгүй юу гэдгийг хэлнэ. Муугач хэлнэ, сайнаач хэлнэ тий. Төгс эмчилгээ гэдэг чинь бол одоо аюу хэцүү штэ. Одоо яг тааран тарахгүй хүн гэж сүстэй тий. Тэгээд тэрийгэ гаргаад за ийм эрсдэлтэй байж магадгүй. Инхээр бид нар нэг ийм арга хэмжээ аавна. Гэхдээ энэ эрсдлийг ингэж гарсны дараагийн ийм шатгаалтай ийм эмчилгээ болно. Жохон төвчээртэй байх хэвээр. Дээр нь ямар нэгэн гаж нөлөө гарах юм бол бид нар аль болохоор ингээд туслана гэдгийг бас айгуу сайн ухаарч мэдэх хэвээр. Зүгээр нэг нүүрэн дээр нэг 2 3 батг гараал эсвэл нэг ийм янз янзын газарлууны хэдүүх сургацсан ч явах юм уу эсвэл одоо прогестерон манай ерөөсөө нойр минь хөрвүүлэхгүй байна. Миний бас дээр нь халуу оргих, хөлс гарах зүгээр дуусахгүй байна гэдээ бид нар чинь ингэ төвчээгүй байдаг. Тийм учраас бид нар жил гэж хэлж байгаа хамгийн багтаа. Тэгээд яг жилийн дараа таарад ингээд би чинь тогтолцоо болоод ингээд сайхан болчих юм бол ер нь эмчилгээ аягүй сайхан явагддаг. Тэгээд дээр нь бас нэг суур өвчин байгаа. Хэрвээ та хавдартай байх юм бол дээр нь зүрхний одоо харвалт нэгэн одоо 6 сар юм уу жилийн дотор харвалт өгсөн байх юм бол эмчилгээ бол тэр эмчилгээ бид бол хийх ямар ч боломж байхгүй. Яг эмэгтэйчүүдийн даавар гэдэг нь яг ямар дааврыг хийлдгийг заавал энэ дааврууд хамт байх ёстой юу? За секс гормон гэж ирдэг. Одоо сексийн даавар гэж ирдэг. Тэр маань 3 гормон байдаг заяа. Тестостерон, эстрожен, прогестерон гэсэн 3 гормон байдаг. За бүгдээрээ үүрэгтэй. Гэхдээ
хамгийн том одоо бидний одоо хэрэгтэй даавар маань болохоор эстроген, прогестерон гэдэг хоёрын даавар байж байгаа юм. Энэ хоёр маань даавар байж иж бид нар одоо яг эмэгтэй хүн гэсэн одоо өөргөө гүйцэтгэж байгаа аахгүй одоо тэр биенийхээ одоо тогтолцоо одоо тэр эрүүл байдлыг үүсгэж байгаа. Бас яг цусан шинжилгээгээр гаргахаар тестостерон бол аюул том үүрэгтэй эмэгтэй хүнд мэдээж хэрэг эмэгтэй эрэгтэй хүнээс бид нар чинь хамаагүй бага тестостерон байгаа. Хамгийн эхлээд бид нар бол эхлээд эстрожен, прогестероны хоёрыг хэрэглэснийхаа дараа багаар тестостерон гэдэг энэ гормоныг өгдөг юм. Тестостерон болохоор бидрийг бас ингээд баланс болгоод эстрожен ингээд баланс болгоод биед нь бид нар бас нэг хүч нэмэгддэг. Яг цусан дээр байгаа гормоноос ч тий тестостерон гэдэг маань бараг эстроженоос арай яг эмэгтэйчүүдээс бүр ингээд нарийн судалгаа бол арай илүү байдаг. Бас дээр нь бид нар чинь бас нэг юм биений хамигчсан тестостероныг эстрожен болгочдөг тийм хувиралт хийж чаддаг юм бие маань. Эмэгтэй хүн. Эрэгтэй хүн ч гэсэн ижилхэн. Гэхдээ эмэгтэй хүн тэр хувиралт хийдэг. Хамгийн ихнийхээ эмчилгээ болго бид эстрожен, прогестерон эхэлнэ. Гэхдээ бид нар шинжилгээнийхаа дараа хэрвээ тестостерон чинь байх ёстой хэмжээнээс амар бага болоод амар ядраад ингээд ийм докторгүй юм байх юм бол шууд 3 гормоноор шууд хэмжилж эхэлдэг. Цэвэршилтийн үеийн синдром гэж байгаа шүү дээ. Одоо тийм Тэр синдромонд байна гэдгээ бид нэр одоо 35 настай хүн жишээ нь өөрт нь мэдэгдэх зовир энэ төр байх уу? За хамгийн эхлээд яг бүр нарийн үзэх юм бол биений эм чинь ингээд докторгүй болчтой. Гэтэ тэр бол айгүй хэцүү. Одоо ер нь бас биений эм чинь нөгөө нэг айгүйх нэг жингийн илүүдэлтэй айгүй хамааралтай болохоор бас энийг ингэж шууд зөвхөн биений эм чинь ингээд сар болгоо ирэхгүй ч юм уу эсвэл ингээд нэг өдөр хоногийн алдаад байх юм бол бас заавал бас дааварлаа бас чихэх шаардлага байхгүй л дээ. Гэхдээ бол яг ингээд хэвийн жинтэй эрүүл хоолойтой биений чиний мань одоо ямар нэгэн хүртээний хагалгаанд ороогүй ч юм уу тий яг ингээд хэвийн явагддаг хүн дээр ингээд жишээ гаргаад явах юм бол яг биений чимч амар багаар нэг өдөр ч юм уу 2 өдрийн дараа ирдэг болдог. За 2 дугаарт ядарч эхэлнэ. Мэдээж хэрэг ядарч ч бас айгүй олон шалтгаантай тий. Эсвэл та сахартай болж гэнэ үү, эсвэл та стресстэй болж гэнэ үү гэл тий. Ер нь бол ерөнхий байдал маань нэг юм багаар явагддаг болохоор бага байдлаасаа жоох өөрчлөгдөд байдаг. Тэгээд дээр нь нойр айгүй багтаа болдог. Тэгээд хэвлээний хэсгээр одоо эрүүл идчихсэн ч юм уу, урд нь ингээд жирийн жинтэй байсан 4 хүүхэд гарсан 5 хүүхэдтэй хамаагүй тий. Хэвлээний талт айгүй ихсдэг. Тэгээд дээр нь одоо хамгийн одоо бүр шалгарсан одоо нөгөө шин сэмдэг маань халуун оргич эхэлдэг. Эсвэл гадаа өвдөн багчлал ингээл халуун болоо ирдэг. Синдромонд байхдаа л тийм болоод ирэх үү тий. Тэгэл хөлс гараал бүр ингээл яагачгүй байхад хөлс гараал ингээл чахраал ингээл гарч эхэлдэг. Тэгэл ерөөсө тэр хоёр тэр чинь ингээл гарна. Тэгэл бас дээр нь бидний аашсан амар докторгүй болдог. Мартамтгай болдог. Нэг хийсэн юм ингээл урд нь ингээл 3 юм чижилдэг гэсэн бол одоо ингээл нэг өрөөнд ороогоод нөгөө авах гэж байгаа юм мартчихдаг. Тийм болж эхэлдэг. Тэгэл ингээл багаар ингээл эн чи явагцаар байгаа сүултээ бүр ингээл хүндрээд ирэхдээ бид нар аргаа авчдаг байхгүй. Тэгэл жинхэнэ нөгөө хамгийн түрүүнд нөгөө гэр бүл одоо нөгөө сексийн дуршил гэдэг чинь одоо нөгөө байхгүй болно шүү дээ. Тэгэхээр ч одоо тэр чинь бүр ингээд лайлчж байгаа байхгүй. Тэр чинь нөгөө нөхөр нь болохоор энэ нэг юмний аашин аим шиг юм болоод тий. Тэгээ бид нар нэг санаж ин одоо нөгөө нэг жоохон байхад нэг юм тэр их чамар мухаа ааштай гэдэг нэг юм дундаж наснаас их илүү тийм хичнээн нэг цахын авгаа мухаа ааштай мааштай гэл ингээл ярьдаг гэсэн тий. Яг тэр синдром чи эхэлж байгаа байхгүй. Гэвч бол нөгөө яг аашлаа гэж ажиллахгүй угаасаа өөрөө ирэхгүй нөгөө аашсангаа барьж чадахгүй нөгөө биенийх нь байдал нь бие физиологи нь ерөөсөө зохицуулж чадахгүй болохоор чинь яадаг гэхээр нэг асуулт хүртэл яшигтай санагддаг болчихдог байхгүй. Ядардаг тий. Нойрнаас төгшөөгдөд болох юм байна. Бүх юмнастай хөгшүүлнэ. Тэр гэр бүл салалт болно. Нөгөө нөхөр чинь өөр айтайгаа ааштай хүнтэй нийлхий бодно шүү дээ тий. Хүүхдээ хүртэл ингээл загнахтаа хүртэл ингээл уцаалтаад ингээл хүмүүжүүлэх явуулдаг. Тэгэл ажлын чадвар муухай болдог тий. Айгүй олон шалтгаан болж эхэлдэг. Тэгэл ер нь яг бидний амьдрал чинь тэгж эхэлдэг. Тэгэл тэрийгээ болохоор бидний стресстэй, бид нар хүүхэд том болж гин, ажлын ачаал өндөртэй байна. Ингээл амьдрал ахуй маань ингээл солигдсон гэл ингээ яваад байдаг. Ер нь бидний одоо ингээл ээж аав ихцэр чинь ингээл хөрх амтан тэгэл айгүй олон жил тэгэл явуулцаа авчлаа шүү дээ тий. Тэгэл одоо энэ насных им имийг бид нар туулах ёстой гэдэг байр суурь дээр очиждаг шүү дээ тийм үү. Одоо нөгөө зүгээр нэг жишээ хэлэхэд тий. Хүүхдээ
одоо нуруундаа тариа хэрэглээд хийгээд гаргаж байгаа эмэгтэйчүүдийн одоо судалгаа хийсэн юм байна л да. Тэгээд өөрөөр одоо нэг өвдөл дээр төрсэн юун дээр байсан чинь яг мэдээч хэрэг бид нар чинь хэдэн зуун жил ингээд өөртөө хүүхдээ гаргацсан ингээд өвдөөс сурцсан ч гэх юм уу тий. Тэгээд шинжлэх ухаан хөгжөөд за ингээд нуруунд дээр нь ингээд энэ өвчнийг ингээд блоклждаг одоо өвдөхгүй ингээд өвчнийг ингээд яахгүй гэсэн чинь тэр хүмүүсийн төрөлтийн маань эсвэл санаа хамгийн доктортой одоо ер нь хүүхдэд юм асрах одоо хайрлах одоо тэрнээр төгшөхгүй гэж байгаа байхгүй. Зоо төрсөн хүмүүс чинь ингээд айгүй хэцүү ингээд сэтгэлгээний хувьд ингээд тэр тушмаа бүр одоо postpartum depression буюу одоо төрөлтийн дараах сэтгэлзүйний хувирал бүр илүү явагддаг гэж байгаа байхгүй. Одоо бүр өвдөж төрөөгүй бол эмэгтэй хүн биш миш гэл нэг юм яриануд байдаг шүү дээ. Тэгээ айгүй буруу юу л да одоо буруу одоо мэдээлэл явуулж байгаа. Тийм. Эмчнэр ч гэсэн би сонсч ирсэн. Тэгж хэлдэг. Ялангуяа ихэнх эмэгтэйчүүд, ялангуяа эмэгтэйчүүдийн эмчнэр ч гэсэн эрэгтэйчүүд гэдэг. Миний зовлон мэддэггүй, өвчнийг мэддэггүй. Тэрийг бид нар бас ингээд Монголын төвшинч вэ, Америкийн төвшинч вэ те. Хүн яг өөрийнх нь гэр бүлд нь өөрт нь тохиолдсон байхад хүн илүү ойлгож, илүү илэмсгээр өвчтөнтэй ханддаг. Тэр нөгөө эрэгтэй хүн чинь нөгөө тэр зовлон мэдгүй хар чинь тэр чинь шинжилж унших ч тийм сонирхолтой шээ судалгаа гэж. Тэгэхээр энийг одоо яг энэ подкастыг гаргахаар бол эмчилж аягүй олон шүүмжлэл гарна л да би мэдчихэв. Юун дээр гарах уу гэхээр чи юугаа мэддгийг эсвэл энэ бол худлаа мэдээлэл хавдар гаргана. Энэ бол аягүй олон жилийн эмчилгээ ийм юм шүү та нар анхаараарай гэдэг тийм нэг одоо ямар ч тийм нөгөө шинжлэх ухааны судалгаа байхгүй ямар ч тийм одоо тийм барьцгүй мэдээллийг хүмүүст хүргэнэ. Тэгэхээр нөгөө тэрийг яадаг вэ гэхээр хүмүүс айж эхэлдэг. Худлаа айдсыг бүрдүүлдэг. Мэдгүй юмнасаа олж бид нар айгаад юмаа хийж чаддаггүй. Одоо нэгэн тал одоо лам багш хилцэнтэй адилхан л ахгүй юу? Цагаан халаад өмссөн болгон мэдлэгтэй байдаггүй. Юу мэдлэгтэй байдаг гэхээр тэр бол evidence based practice гэдэг. Яг 10 хүн дээр би одоо нэг эмчилгээ даавар эмчилгээ хийлээ гэхэд хитэн над дээр ирээд буцаж ирээд ямар одоо гаж нөлөө гарч ийн ямар гэдгийг эмч өөрөө бас ингэ мэдчих хэвээр. Энийг бид нар яаж эмчлэх үү гэдгийг бид нар бас ингээд өөрсдийн гэсэн одоо library буюу номын сангаасаа жинхэнэ хэрэглэлтэй судалгаатайгаа уншиж ийж бид нар зөв эмчилгээ хийдэг. Энэ дэр бол эмэгтэйчүүдийн эмчнэр би мэддэг гэд энэ дэр гарч ирэхгүй. Америкт ч гэсэн энэ дааврын нөхөн зэрэг эмчилгээг эмчтэр заадаггүй. Ямар ч эмчт болсон эмэгтэйчүүдийн эмч болсон бүр дотоод шуурлын эмч ч гэсэн заадаггүй. Тэр одоо сургалтын юм дээр заадаггүй. Одоо энэ чинь шууд энийг одоо маш урайлж байгаа болохоор одоо medical school буюу одоо эмчтэрийн сургалтанд бол оруулж ирнэ. Гэхдээ оруулж ирээгүй баг. Оруулж иртлээ бас оруулж ирэхдээ уудна. Би нэг юм жишээ дурдахад дааврын эмчилгээний талаар ярьсан чи яг уу эмчнэр хүртэл над дээр коммент тавьчихсан. Тэр дэлхийд байдгүй эмчилгээ гэж ярьж ирсэн. Магадгүй дэлхийд байдгүй эмчилгээ байж болно. Одоо энэ чинь урайлнуудж байгаа. Энэ чинь судалгаанаас гараад түүхээсээ хараад энэ чинь амар олон эмэгтэйчүүд ингэж өрөөдөн дээр хогорч шүү гэдгийг ингээд судалгаатай гаргацсан байгаа аахгүй юу? Тэгээд одоо нөгөө өтрэнийхээ умаа үзэг болгоцсон, саваа ахуулсан юм хүмүүст бол энэ эмчилгээ хэрэггүй гэдээ ингээд тавьсан байгаа аахгүй юу? Хамгийн хэрэгтэй энэ эмчилгээ аахгүй юу? Мэдээж хэрэг ямар нэг эмэгтэйчүүдийн хаалганд орсон бол сорвчлалт үүсдэг. Тэгэхээр ерөөсөө өтрэгээрээ бид нар тэр нөгөө гормон авч чаддгүй болохоор өтрээний хагшилт айгүй үүсгдэг. Өтрээний хагшилт болсон. Тэгээд дээр нь шийсний цогийн өрөвсөл айгүй гарч эхэлдэг. Тэр чинь ерөөсөө эстроген гэдэг гормон чинь хамаагүй юм чинь тэр одоо эмэгтэйчүүдийн тэр савны эрүүл мэнд өтрээний эрүүл мэнд гэдэг чинь ганц байрдаг тийм гормон байдаг болохоор тэр байхгүй болчоор чи өтрээний хагшилттай болно. Өтрээний урагдaltaй болно. Өтрээний өвдөлттэй болно. Одоо нэр нөгөө хавталтанд ороход хүртэл ингээ урагдаад өвдөөд тийм зовёрт олчдөг байхгүй. Тэгээ эмчилгээ хийдгүү хавдар тусна гэсэн нэг юм худлаа мэдээлэл яваад байдаг. Тэрийг ерөөсөө хийдэг эмчилгээтэй хүмүүс байдаггүй. Зүгээр интернетээр хүмүүс ч юм уу гол солонгосч ч юм уу нэг юм тос ч юм уу нэг юм пробиотик ч юм авчдаг тэр эмчилгээ болдгоо. Тэгэл аргалаа явчихдаг. Энэ бол судалгаатай, баталгаатай юм. Гэхдээ бүр ингээд хавдар уусагдгүй ч гэдэг юм уу энэ дээр юм байдаг гэдгээд арай гарч ирэх байгаа юм. Гэтэ одоогийн байдлаар бол одоогийн бидний судалгаа дээр бол 24 зөвхөн эстрогений ганцаараа хэрэглэхэд 24% хүүхний хавдрыг урьдчилан хэрэглэсэн гэж байгаа байхгүй.
Одоо энэ дааврын эмчилгээг хүн сэргийх гэж яриад байна. Эсвэл зөвхөн тэр даавар дутагдaltaй байгааг гаднаас бид нэр биеэрээ амаараа одоо тэг байчаар тусаар ингээ авах сонголтууд байх шиг байна. Тэгэхээр энэ яг ямар утгатай юм? Утга нь одоо миний бие сав ажиллахаа болоод өндөвч маань ажиллахаа болоод сав маань одоо тэг тодорхой хэмжээндээ эстрожен, прогестерон ялгаруулахаа болонгууд бид нэр нөхөж гаднаас авч байгаа гэсэн утга уу? Эсвэл байгаа дааврыг сэргийж байгаа гэсэн утга уу? Энэ бол ерөөсөө яг хөгшрөлт гэсэн үг. Одоо зүгээр ингээнээр тайлбарлах юм бол. За хүн анх эмэгтэй хүн болгонд хүрэхдээ тодорхой хэмжээний өндгийн эстэй төрдөг. Ерөөсөө тоолцсон. Одоо тэгээд тэр өндгийн эсэх маань ингээл биений имээрээд л одоо ингээл байх тусмаа ингээ өргөдөөл дусаал байдаг. Тэр маань болохоор байгалаас ирсэн бидэрт нэг юм бэлэг байгаа юм. Хүүхэд гаргадаг, одоо уян зүйлэн сэтгэлтэй болдог, хүч чадал өгдөг, одоо энэрнгүү ажилсаг, одоо бид нар ч одоо нөгөө бүгдийг хийдэг, одоо би чадна гэдэг эмэгтэй чинь яг тэр одоо даавраас эхэлж байгаа. Тэгээ нөгөө даавар чинь нөгөө өндгийн эс чинь нөгөө за одоо би миний одоо үйлдвэрлэл маань дууслаа. Цаанаасаа би чинь ингээд би одоо дахиж үйлдвэрлэж чадахгүй. Тэгсэн чинь нөгөө тэгж дуусахаас өмнө нөгөө тархинаас нөгөө нэг өндөвчлөө чинь зааж за тодорхой хэмжээний өндгийс одоо гаргана шүү гэдгийг эхлээд тархи чинь сигнал өгд юм байна л да. Тэгсэн чинь нөгөө тархи чинь амар сигнал өгөөдсөн чинь нөгөө өндгийс чинь нөгөө зүгээр ингээл 35 хүртэл ч юм уу 40 хүртэл ч юм уу үйлдвэрлэсэн чинь нөгөө гаргаж ирч чадахгүй болоо би чинь паник болчихж байгаа юм. Тэгээ нөгөө оюун ухаан нөгөө мартамхай байдал чинь хамаг нөгөө тархины чинь сигналыг чинь ингээ өрчиж байгаа байхгүй өндөвчтэй. Тэр өндгийсгээ гаргаач би чинь ийм тодорхой хэмжээний өндгийстэй байж би одоо ингээд би организм маань ингээ эрүүл ингээд одоо смутер одоо явж байна. Ерөөсөө таны байсан одоо банкнд байгаа бензин буюу одоо машинаар ярил дуусч байгаа гэсэн үг байхгүй. Тэрийг яах вэ гэхээр нэгэнд бие чинь боловсруулж гарч ирэхгүй болохоор та гаднаас авахаас өөр аргагүй болж байгаа. За яг нэг том технологийн том одоо шинжлэх ухааны том үндэстэй болохоор баяа аир гэдгийг гарч ирсэн. Баяа identical. Яг биетэй чинь адилхан. Одоо химийнхаа чиглэл молекулаар одоо тэр гэдэг системийнхаа яг ичлэгнэр гаргаж ирсэн энэ нөгөө дааврын эмчилгээг тэгж өгч байгаа. Тэгэхээр яг нөгөө бие чинь шок ордгоо байхгүй нөгөө гаднаас орж ирсэн ч гэсэн нөгөө бие чинь адилхан болохоор энэ чинь миний хөш тэгээд нөгөө яаж ажиллахаа мэддэг болохоор би чинь өөрөө хүлээж авахдаа айгүй эргээр хүлээж авчдаг юм байна. Дээр нь яаж одоо нөгөө зарцуулахаа мэддэг болчихд юм байна. Тэгэхээр яалтчгүй гаднаас авахаас аргагүй болчихж байгаа. Тэгэхээр энэ дааврыг ерөөсөө нэмэлтээр л авч байгаа л гэсэн одоо үгэл юм байна. Гэтэ энийг би бас ингээд үлэгчтэй хандаад хэлэхэд та бас өөрөө өвчтөн маань нэгдүгээрт маш их мэдлэгтэй байх хэрэгтэй. Хоёрдугаар тэр мэдлэгийг одоо бид нар бас үүрэгтэй эмч нарын мэргэжлийн хүний хувьд үнэн зөв мэдлэгийг өгөх аюул том үүрэгтэй. Тэгээд тэрнийхээ дараа эрсдлээ бас мэдэх хэрэгтэй. За ийм юм эрсдэл гарах магадлал байгаа гэдгийг бас мэдэх хэрэгтэй. Тэрийг хүлээн зөвшөөрөөд за энийг эмчлэх үгүй гэдэг эмчтэйгээ яриад ойлгоод тэгээд эмчилгээндээ бас ингээд шийдвэр гаргаж ижил бид нар ингэж нөгөө зөв эмчилгээ буюу одоо амжилттай эмчилгээг явуулах хэрэгтэй. Хүн болгон таардаг бас эмчилгээ биш юм байна. Тэгчээ. Энэ бол ихэнх хүмүүс таарах эмчилгээ байгаа юм. Bioidentical буюу өөрийнхөө одоо биед байгаа гормонтой ижил хэмжээгээр гаднаас авна гэсэн үг шүү дээ. Яг зөв. Тэгэхээр энэ одоо bioidentical нь ихтэн ч юм уу, бадан ч юм уу тийм юм тохиолдлыг яаж одоо матч хийх үү, ижилхэн болгох уу? За ихэвчлэн перименопаузыг бол цусны шинжилгээгээр гарч ирдэг байхгүй юу? Яг өөрийнх нь тэр нөгөө одоо биений зовироос гарч эхэлтээ одоо өвчтөй эхэлнэ шүү дээ. Ийм болоод байна, тийм болоод байна. Ингээл насын үзэн бид нар ингээд тэгж гарч ирнэ. Тэгээд тэхийн тулд яг эхлээд бейслайн буюу эхэнд энд эмчилгээ эхлэх байхад ер нь бол шинжилгээ авчих нь айгүй зөв байдаг. Одоо бид нар бас мэдээлэл өгнө. Ямар шинжилгээ зүгээр идэх гэдэг тийм. Тэр нь бол таныг бол эмчлэх үү, эмчлэхгүй гэдэг шийдэх юм биш байгаа. За таны бие чинь урд нь энэ эмчилгээ хийлгэх байхад ямар төвшөнтэй байдгийг л яг нэг юм баримт толгоод бидний одоо судалгаа хийх судалгааны одоо нөгөө өвчтөнгөө сайн судлахын тулд одоо үзэж байгаа. За ихтэн гэж байдаг, бас багтан гэж байдаг. Ихэнх тохиолдолд ер нь багтан гэж байдаг. Яагаад гэвэл одоо эн чинь бол яг бүр ингэж бидэрт нэг юм range тоо байгаа. Шинжилгээ маань одоо цусныхаа шинжилгээ. Гэтэ нэг юм бас нэг асуудал байгаа.
цусан дээр байгаа гормон заримдаа их гарсан мөртлөөсөө яг эсэн дээр очиж байдаг. Яг ажиллах ёстой тэр үүргээ гүйцэтгэх байдаг. Бас нэг тийм их зөөртэй байдаг. Заримдаа цусан дээр байгаа нь бага мөртлөөсөө хүний бие аль хэдийн өвчлээд эсэн дээр очсон болохоор айгүй сайхан хүлээг тавьчихдаг. Тэгэхээр нөгөө цусныхаа шинжилгээ маань бас тийм амар 100% одоо нөгөө баталгаатай зүйл бас биш байгаа юм. Баримжаал өгөх юм биш тийм баримжаал өгөх ёстой. Гэтэ яг мэдээж аюулгүй байдлыг хангаад бид нар шинжилгээгээ зан байнга авна. Бас дээр нь өвчтнөө байнга сонсно. Илүүдэл дутуудлал гэдгийг бас ингээд тодорхой хэмжээний одоо гаж нөлөө биенээс гарч байгаа те одоо зүйлээр бас хэмжиж бид нар эмчилгээгээ хийнэ. Тийм учраас бидэрт бол жил яг энэ тогтолцоо байхын тулд хамгийн доод нь жилийн хугацаа хэрэгтэй гэдгийг хэлээд байгаа юм. За одоо тэгвэл энэ эмэгтэйчүүдийн 3 даавар хэллээ. Тэр 3 даавар яг ямар арга замаар Америкт авж гин гэдэг талаар. Үлтрээгээр авч болно. Тосоор авч болно, паачаар авч болно, арьсаар авч байгаа гэсэн үг. Дээр нь бас арьсан суулгаж болж байгаа юм. Мөр амаарч авчиж болж байгаа юм. Ууж болж байгаа. Ер нь их олон аргаар авч байгаа. Бүгдээрээ баяа дээр авч байгаа. Тэрийг таарн тарахгүй гэдгээсээ хэрэгжилж л үзсэн дээ. Яг хүний нөгөө шингээх тийм нөгөө одоо биений одоо байдал ч бас янз хүн болгонд өөр идэг. Зарим хүмүүс ингээ паач арьсаар авахаар аюул сан үлчилдэг. Зарим хүмүүс үлчилдэггүй. Зарим хүмүүс бүр тариагаарч авах тийм шаардлага байдаг. Тэрийг та өөрөө хэрэгжилж сонгоно гэсэн үг. Дааврыг одоо ингээд 50 гарцсан шүү дээ. Би аль хэдийн 50 өнгөрцөн нас. Тэгээд одоо би энэ эмчилгээг авах шаардлага байгаа мó гэд хүмүүс тэгж асуугаад идэх байхгүй юу? Тэгэхээр тэр хүн авах шаардлагатай юм уу? 60 гарцсан, 70 гарцсан. Энийг бол яг 3 жилийн дараа менопауз бол 3 жил болсон бол яг өөрийнхөө сонголт болчихж байгаа юм. Яг би бол яг бүр ингээд 100% за энийг заавал аав. Энд бол ингээд үнэхэр үр дүнтэй гэж хэлэх одоо ямар ч хэрэггүй болчихж байгаа юм. Яг тэгвэл тэр нэг хамгийн гол нөгөө урьдчилан сэргийлэх юм алдчихж байгаа байхгүй юу? Биений юм нь дуусаагүй тохиолдолд тэгэл ялангуяа бүр залуудаа их л одоо бүр хамгийн багтаал 40-тэй тэгж хэлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө удаан хугацааныхаа үр дүнг авчна. Дээр нь амьдралынхаа чанарыг дээшлүүлчихнэ. Таны одоо нойрчин сайжирна, ашчин сайжирна. Одоо ер нь одоо ингээ эрүүл байдалтай ингэж удаан яваад тэгж жагаад биений чим дуустаа гэхээр өргөжлүүлээд хэрэглэхээр аюул амархан болчихж байгаа байхгүй юу? Ясныхаа сэргийлтийг удаашруулчихж байгаа. Зүрхнийхээ одоо зүрх судасаа хамгаалчихж байгаа тий. Одоо дээр нь дэмэшиг хамгаалчихж байгаа. Одоо ер нь бол энэ залуу насын чинь удаан урт хугацаанд барина л гэсэн үгтэй. Ер нь бол тий. Зөвхөн гоо сайхан талтай биш, зөвхөн одоо сайн сайхан одоо ингээд нэг биеийн байдалтай биш. Аюул олон өвчнүүдийг урьдчилан сэргийлж байгаа байхгүй юу? Ер нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд хамгийн их хэцүү байдаг нь одоо дөнгөж нэг гайгүй хүүхдэх том боллоо гэсэн чинь ингээд нэг юм синдромтой юм хэцүү ямар ч онцлогоо байдаггүй юм хэцүү байдалд орчдөг. Одоо бид нар хэлсэн ядрах, нойр гутлах тий одоо амьдрал итгэхгүй болчдөг. За тэгээд нэг арай гэж нэг 10-5 жилийн дараа нөгөө биенийх нь юм дуусаад тэр нэг гайгүй болоод нөгөө халуун хөдөө орогдсон гайгүй болгоод байжсэн чинь нөгөө өстө нэг унаал нэг одоо ингээл хазгаш гэх юм бол ясна хуурчдаг. Тэгэл нэг жоохон болчих юм бол зөвшөөрөл шигтэй болчдаг. Эсвэл харвчдаг. Тэгэл ерөөсөө тэр цусны чин холцрол чин ганц юугаар дарддаг гэхээр имээр дарддаг. Им уудаг тий байнгын юм уудаг. Дээр нь зүнчилт гэдэг нэг айхтар юм байдаг. Тэр чи эхэлчихдэг байхгүй. Тэгэхээр нөгөө таны нөгөө гоё одоо имээ олох одоо нөгөө амралтанд явах одоо зугаалах одоо хүүхдээ усаа дуусчлаа одоо ажлынхаа одоо тэтгэврээ авчлаа. Тэгэхээр таны нөгөө эрүүл мэндийн байдал чинь илүүгээр уналтанд очдог ялангуяа эмэгтэй хүмүүс төр. Тэгэхээр тэрийг яаж урьдчилан сэргийлэх вэ? Яаж урт удаан амьдрахаас гадна яаж эрүүл урт удаан амьдрах вэ гэдэг чинь энэ хормоноос айгүй их хувь нь шалтгаалаад байгаа юм. Эрэгтэй хүн дээрийн даавар эмчилгээний одоо юу энэ төр байх уу? Одоо эрэгтэй хүн дөр байна. Эрэгтэй хүний нэг сайн мэдээлэл гэвэл эрэгтэй хүн маань энэ дээр бол заавал жил хүлээгээд авах. Ер нь 6 сарын дотор бол аюул сайн эмчилгээг авчдаг. Ихэвчлэн ийм эрэгтэй хүн дээр яг 35-аас доош насны хүмүүс бол заавал шинжилгээ өгөх ёстой. Би бас ингээд хэрвээ асуух юм бол шинжилгээг нь ямар шинжилгээ өгөх ёстой гэдгийг нь үзнэ. Тэгээд яагаад 35-аас доош гэхээр яг нөгөө заримдаа тархины гормон ч юм уу биений чинь одоо физиологоос болоод тестостерон буюу тэр гормон чинь уналттай байдаг юм.
Тэгээ 35-аас дээш л ерөөсөө ойлгомжтой дээ л да. Яг эмэгтэй хүмүүстэй адилхан ер нь хөгшилт явагдаад одоо тэр нөгөө хэвлэний чинь таргалт эхлээд тусдаа чи холестерол бас ихтэл тэгээ явчихдаг. Тэгэхээр эрэгтэй хүн дээр бол зөвхөн тестостероныг л хэрэглэдэг. Гэтэ тестостерон дагаа дээр нь төрөө булчирхаагийн чинь ширгээхгүй тулд бас давхар эмчилгээ хийгээ явчихдаг. Зөв. Зүрхний шигдээсийг бас айгүй сайн хамгаалдаг тестостероны эмчилгээ хийхээр. Аа. Тэгэхээр бас 35-аас дээш гэсэн үг. Ихэнх хэмж эмэгтэй эрэгтэйчүүд бол ер нь 40-с дээш насныхан л хэрэглэдэг. Энэ тестостероны эмчилгээ. Эрэгтэй хүмүүс болохоор тосоор авч болно, патчаар авч болно, арьсан суулгацаар авч болно, тариагаар авч болно. Тестостероныг аль хамаар авдаг. Бас нэг юм буруу мэдээлэл явдаг. Яг энэ ч бол энэ бас нэг бизнес хөгжсөн байгаа шүү дээ, тий. Витаминаар. Одоо ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүнээр энийг бол хизээж би зөвлөхгүй хувийнхаа эмчийнхаа яс зүйнхийнхаа хувьд ч гэсэн эмчилгээний талаар ч гэсэн судалгааны хувьд ч гэсэн би бүрөө хэлье. Саплементар тестостероныг авна гэж байхгүй. Эмэгтэйчүүд ч гэсэн адилхан. Эмэгтэйчүүд ч гэсэн адилхан. Яг эмчийн заавраар жинхэнэ биоидентикал буюу одоо эмчийн зөвөр заавраар л авах хэрэгтэй. Яг Монгол руу бид нэр монголчуудаа хандаж одоо энэ дааврын эмчилгээг хийхэд хамгийн хэцүү саад бэрхшээлтэй байгаа юм болохоор суулгацын талаар байгаа юм л та. Энэ академиараа дамжуулаад эмчнэрийг одоо сургая. Энэ эмчилгээг одоо ялангуяа дааврын суулгацыг Монголд нэвтрүүлье гэж ярьжсэн нэг санаж ин л та. Тэгэхээр хэрвээ яг магадгүй одоо үзээ сууж байгаа эмч бийж магадгүй, хувийн эмнэлэгтэй хүн бийж магадгүй. Тэгэх бол манай Ньюмед академид суралцаад одоо энэ дааврын суулгацыг ингээд эмнэлэгтээ нэвтрүүлье гэх юм бол яг албан ёсныхаа сургалтыг бид нар ажиллаад эхэлсэн байгаа. Хамгийн түрүүнд бид нар бол зөв судалгааг инженертэй хэлэх хэрэгтэй. Зөв одоо мэдээллийг яг үнэн зөвөөр нь хэлэх хэрэгтэй. Дээр нь бас гаж нөлөө, ямар нэгэн аюулгүй байдал гэдгийг бас маш их инженертэй зааж өгөх хэрэгтэй. Тэгээд энэ сургалтанд одоо бүх одоо нэг сайн муу бүгднийг л зааж өгнө гэсэн үг юм. Тэгээд тэрнийхээ дараа яаж одоо шилгээгийн хяналт хийх үү, яаж даавраа суулгах уу, зөвхөн дааврын суулгалцаар бол бас үр дүн аавна гэж байхгүй. Өөр ямар одоо арга байна те, тосоор авал яадгийн, патчаар авал яадгийн, амаар авал яадгийн, тариагаар авал гэдгийг бүгднийг зааж өгч байгаа. Тэгэхээр тэрийг бид нар одоо яг ажиллаж байгаа. Яг цаг хугацааг бол би яг хэлж чадахгүй. Нэгтэл маш ойрын одоо энэ жилдээ бид нар энэ сургалтаа бэлэн болгоод эмчнэрийн уриалан дуудаад энэ хичээлдээ ингэж зааж өгч байгаа. Энэ дээр бол ихэвчлэн бол бид нар Америкийн судалгаатай одоо Америкийн яг FDA буюу одоо эм зүй хүнс хөдөө аж ахуй одоо яам гэдэг чинь одоо эм зүй яамтай одоо тэр гайдлайн буюу одоо энэ журмаар тэгж зааж өгөх юм. Гэхдээ нэг юм одоо бас бэрхшээл байгаа. Монголын шинжлэх ухаан, Монголын одоо анагаах ухааны одоо сургалт би яг өөрөө тэр сурмаар яваг болохоор яг яаж явдгийг би мэдэхгүй. Яг бидний гаргаж байгаа юм болохоор Америкийн стандарт буюу ер нь Америкийн стандарт ер нь ихэнх орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн тийм судалгаа дээр нэмжлэгээ байдаг болохоор тэр стандартаар л явна гэж одоо энэ хичээлээ заана гэж хэлнэ. Энэ дээр яг эвчлэмээр өөрсдөө сонгоно л доо. За солонгос сурч сурч болно шүү дээ. Одоо Японлууч сурч болно зөвхөн Америк ганцаараа энийг хийгээгүй те. Тэрэн дээр өөрөө бол эмч манаас зөв сонголтоо хийх хэрэгтэй. Миний одоо яг баримталж байгаа юм болохоор би энэ зөв мэдээллийг, зөв судалгааг эмчнэртэй өгөх л хамгийн том зорилго байгаа юм. Энэ маань бол айгүй олон жилийн судалгаа, айгүй олон жилийн эмчилгээ болохоор бид нар бас айгүй тийм үндэстэй суурьтай байгаа юм. Америкт ингэдэг яг ер нь бүх эмчнэр өрхийн эмчч вэ? Тусгай эмчилгээ эмэгтэйчүүдийн эмчч вэ? Одоо дотоод шүүрлийн эмчч вэ тийм ээ? Тэр эмчилгээ маань болохоор ихэнх одоо эмчнэр маань ерөөсөө FDA guideline буюу одоо эм зүүн одоо тэр яамнасаа холбоотой одоо яг ийм лиценз буюу одоо лицензийнхаа дагуу одоо эмчилгээ хийдэг. За ханы төрсөн хүнд хамгийн түрүүнд ямар эмчилгээ хийх үү, ямар симптом хийх үү гэдгийг ингээ явчихдаг. Бүх эмчилгээнүүд нь цаанаас заавартай байдаг. Энэ дааврын нөхөн сэргийг эмчилгээ маань болохоор яг төгс төгөлдөр гихүүч одоо хаашийн дүнгиж одоо эхэлж байгаа болохоор энэ дээр бол маш их суралцах юмд байна. Маш их одоо эмчилгээг одоо хүн болгон дээр одоо ингээ эхлээд хамгийн одоо аюулгүй байдлыг хангаад ийм эмчилгээ үзье. Энэ маань ажиллахгүй бол энийг
хий гэсэн тийм дараалал явах юм. Хамгийн гол нь дааврын эмчилгээнд дээр хугацаа гэж байгаа юу, курс гэж байгаа юу, хэр удаан хийлэгдэв? Энийг ерөөсөө эхэлсэн байхад нэлээд олон жил хийлгэн гэсэн үг. Одоохондоо бол нөгөө хугацаа гэж байхгүй байгаа юм. Яг уу энэ дээр бол айгүйх олон нөгөө нэг error in trial гэж ярьдаг. Одоо бидний эмнэлгийн ялгаар одоо эмчилгээгээ хийлгээд энэ тарахгүй бол энийг хийлгэх нь ингээд үе шатлалтай яв гэж хэлж байгаа. Тийм учраас хугацаа амар хэрэгтэй. Яг таарсан таараагүйгаа нөгөө авахын тулд. Энэ дээр бас нэг хүмүүсийн нөгөө нэг жоохон төвчээргүй нэг юм гараад л та. Ерөөс юу ч хөвчлөгдөхгүй байх гэж гарч ирдэг. Ганц нөлөө бол гараад байна. Яг гэвэл нүүрэн дээр юм гараад нүд толготой данж гэдэг юм уу. Янз бүрийн газар л сургаад байна гэдэг тий. Тэгсэн мөрөөсөө миний ядрах зүг орлохгүй байна. Миний нойр зүг орлохгүй байна. Миний халуун оргил зүг орлохгүй байна гэдгээ. Тэгээд ингээд за одоо хоёлаа гормоно нэмээд явчих. Ингээд баг багаар ингээд нөгөө одоо тэгж явдаг журмал болохоор нөгөө хитрхи ихийг хийхгүй тулд тий би чинь бас ингээд их хийчих юм бол нөгөө хордлого болчиход айгүй хэцүү шүү дээ тий. Тэгэхээр баг багаар нэмдэг болохоор ингээд нэг жоохон төвчээр шаарддаг болохоор ингээд баг багаар нэмжиж л бидрийг үр дүнгүй гардаг байхгүй. Зарим хүмүүс ингэж хэлдэг. Ямар ч өөрчлөлт гарахгүй. Би одоо ерөөсө 6-7 сар хэрэглэлээ. Би одоо энийг хаялаа. Мөнгөний гарц. Хэвээ нэр дандаа ингэж чинжилгээ хийлгээл дандаа ингээл ийм эмчилгээнд айгүйх мөнгөлчин гэсэн чинь гормоныхаа эмчилгээг таслаа. Жинхэнэ нөгөө ядрах хэцүү байдал гэдгийг чинь мэдэрч эхэлт юм байна. Тэгээ буцаад гормоныхаа эмчилгээнд орд юм байна. Заримдаа бид чинь ядраас урчдаг юм байна. Бидний нөгөө ганц нөгөө одоо хүлээж байгаа юм чинь энийг хэрэглэл бол уурал цаашрал гэл болон энэ зүгээр болчих юм шиг. Зүгээр болно. Одоо ингээл шууд хамаг юм ингээд проблемгүй болно гэдгөө нөгөө баг багаар ингэж нөгөө бие байдал сайжирдаг болохоор айгүй хэцүү. Одоо нөгөө хаалган зохор чинь яг нэг сарын дараа гэхэд таны ингээл нөгөө хавдарч одоо нөгөө нүрний чи хавдарч юм уу одоо юу ч юм буун сорив чинь зүгээр болно гэдэг бид чинь нэг юм тоотой байгаа шээ тий. Гормон эмчилгээ хийж боддог байхгүй. Одоо сарын дараа зүгээр. 2 сарын дараа зүгээр. Төсөөлж байгаа шал өөр хана шүү дээ. Маш удаанаа байдаг болохоор яг хуу мэдээч хэрэг эрүүл одоо хамгийн одоо аюулгүй байдлыг баг багаар эхэлсэн хамгийн зөв эмчилгээ болчихдог байхгүй. Тэгэхээр яг би болж хамбал ингээд бүрэн ямар ч эмчээс асуусан чи тэр хариултыг авч чадахгүй. Аль найрын жихэн шилдэг гэсэн юм байхгүй. Тэгээ өөр хэрглэж үзэж байгаа л сонгох юм байна шүү дээ. Бидний журам болохоор хамгийн аюулгүй байдлыг хэлээд хэмжээ тэгэх юм болохоор яг мэдээж хэрэг үр дүн болж удаан гарна гэсэн үг. Удаан гарна гэжтэй одоо нэг тайлбарлах юм бол мэдээж хэрэг яг ёс журмаараа л явагдсан гэсэн үг байхгүй. Дүрмээрээ явагдсан гэсэн үг. Тэгээ айгүй хардталт үүсдэг. Ямарваа нэг эмчилгээ хийхээр бид нар тийм эмчилгээнд яадаг. Миний одоо баас татдаггүй байсан чи энийг хэлээд баас татдаг болсон ч гэх юм уу те. Тэрэн дээр чинь бас ингээд бид чинь судалгаа шийдээ яг гарахгүй гэж амлагдахгүй шүү дээ. Нэг зэрэг 1000 хүн дээр өвчлөгийн холныг 2 нь бол гарч гараа шүү дээ те. Тэрийг бас жоохон улс ортой. Тийм учраас бид нар ингээд нөгөө юу өвчтөндөө тайлбарлаж өгч байгаа. Тийм эрсдэл байгаа шүү гэдгийг бас мэдрүүлж өгөх нь бол айгүй сайн ажилланаа л гэж одоо тийм зорилготой байгаа юм. За тэгээд өөр одоо танд хэлмээр санагдчих байгаа ч юм уу? Миний асуугаагүй юм бэ нөө гэдэг. Яг чиний асуусан бүх юм бол ер нь хамгийн зөв л одоо яг хүмүүсийн мэдэх гээд байгаа зүйлийг л асуусан гэж бодож байгаа. Ийм ч хүнийхээ талаар би бас ингээд тайлбар өгөхөд бол би бас тодорхой хэмжээний монгол хүмүүсийнхаа сэтгэл зүйн хувийн одоо ямар нэгэн одоо эмчилгээний одоо тийм үйлчлэгийн соёлыг бас нэг тодорхой хэмжээгээр мэддэг болохоор бидэрт бас нэг тийм сайхан талж байгаа. Бас нэг жоохон тийм ажиллах дутагдлаа талж байгаа. Яг ингээд анзаархад Америк өвчтөнтэй харьцаад Монгол өвчтөнтэй харьцаад хамгийн том ялгаа нь болохоор манай одоо элэг нэгтэн монгол хүмүүс маань нэг эмчилгээ хийхээр тэрийг бүрэн идэгрэн ч гэх юм уу эсвэл байнгын эм уух гэсэн одоо байнгын эмчилгээ хийх гэсэн тийм ёстой хувьд бол арай болоогүй байна. Тэрний үг гэхээр одоо даралтны эмэг хүртэлтэй нэг удаа ухаад даралт хийхгүй болсон гэсэн байхгүй. Тэ. Тэгэхээр энэ эмчилгээ маань болохоор жинхэнэ нөгөө нэг удаан эмчилгээ, удаан төрлийн эмчилгээ болохоор жоохон бас танаас одоо өвчтүүдээс жоохон төвчээр шаарддаг шүү гэдгийг бас нэг дахин хэлмээр санагдаад байгаа юм. Бид нар аль болохоор би та бүхэндээ аюулгүй хамгийн сайн эмчилгээг хийж болно. Юм болгон бол одоо тийм төгс төгөлтөр юм гэж байхгүй. Зарим юмн дээр бас аж нөлөө гарна, зарим юмн дээр
эмчилгээний үр дүн сайн гарна. Эмчилгээг яагаад бид нар ингэж нөгөө өвчтөнтэй одоо шинжилгээ ухааны дагалаар ингэж бид нар хийдгүү гэхээр судалгааны журмаар хийж байгаа. Судалгааны журмаас ихэнх хүмүүстэй эргээр тохиолдсон байхад бид тэр эмчилгээ хийдэг. Ардын эмчилгээ, Европ эмчилгээний хоёрд хамгийн том зарчим байдаг. Ардын эмчилгээ судалгаа байдаггүй. Ардын эмчилгээ ярихдаа бүх юм сайхнаар ярьдаг. Идэвхтэй гэж ярьдаг. Тэр бол тийм үндэслэл үзвэл Европ эмчилгээ бол гаж нөлөөтэй ч гэсэн тодорхой хэмжээний судалгаатай, сайн муугийн мэддэг, жинхэнэ зөв эмчилгээ гэж явагддаг. Тэрийг л бас өвчтөнтэй бас ингэж ойлгоорой гэдгийг бас хэлмээр байгаа. Тийм учраас бид бас өөрсдөө өвчтөнтэй бас ингэж сайн тайлбарлаж өгөх ингэж энэ мэдээллийг бас ингэж хангах бас том үүрэгтэй гэдгийг бас бид бас мэдчихэж байгаа. За баярлалаа. За баярлалаа.